нэгдүгээр өдрийн зорилго бид өмнө 7 өдрийн залбирал хийсэн. Одоо 8 дахь өдрийн залбирал болов бид Бурхны баяр хөөрийн төлөө бүтээгдсэн юм гэсэн зорилгын тухай ярина. Сионд гашуудагчдад үнсний оронд гоёл чингээ, гашуудын оронд баяр хөөрийн тусыг, гаслангийн оронд Магдалины ховц өгөхийн тулд илгээсэн. Тиймхүү тэд зөвхт байдлын царснууд эзний суулгац гэж нэрлэгдэн түүнд алдрыг өргөх болоо. Исая 61:3. Бидний эзэн бөгөөд Бурхан минь алдар хүндэл хүчийг та авах зохистой. Учир нь та юмсыг бүтээсэн билээ. Тэдгээр нь тогтоогдсон бөгөөд бүтээгдсэн юм гэх ажээ. Илчлэлт 4:11. Эзэн өөрийн хүмүүсээр багтдаг. Дуулал 149:1. Тийм учраас бид Бурхны баяр хөөрийн төлөө бүтээгдсэн. Биднийг энэ газар дэлхийд төрөх тэр агшинд Бурханы нүдэнд үл үзэгдэх хэлбэрээр бидэнтэй хамт байж биднийг төрөхөд бишээсэн. Биднийг энэ дэлхийд амьдрахыг Бурхан өссөн бөгөөд биднийг төрсөнд тэрээр баярлсан. Бурханд биднийг бүтээх хэрэгцээ байгаагүй. Гэвч өөрийн баяр хөөрийн төлөө биднийг бүтээхэр сонгосон юм. Тиймээс Бурхны хүсэл, Бурхны алдар, Бурхны зорилго болон Бурхны баяр хөөрийн төлөө бид оршдог. Бурханд баяр хөөргийг өргөх, эзний зорилгыг биелүүлэхийн төлөө амьдрах нь бидний амьдралын хамгийн эрхэм зорилго юм. Энэ үнийг бүрэн ойлгол бид өөрсдөө эрхэм чухал гэдгийг мэдэх болно. Энэ нь бидний үнцэнтэйг баталж байна. Бид Бурхны хувьд их чухал бөгөөд биднийг өөртөө үрд хамт байлгахаар үнцэнтэй тооцохоос илүү эрхэм зүйл өөр байна гэж юу? Үнцэнтэй тооцох, үнцэнтэй. Бид бол Бурхны хүүхэд бөгөөд Бурхны бүтээсэн бусад бүтээлүүдээс ч илүү баяр хөөргийг эзэнд өргөдөг. Библиэд ингэж тэр өөрийн хүслийн сайн тааллын дагуу биднийг Есүс Христээр өөрийн хөвгүүд болгон үрчлэн авахар урдаас тогтоожээ. Эфес 1:5. Бурхан бидэнд өгсөн бэлгээс хамгийн чухал нь баяр хөөргийг мэдрэх чадвар юм. Эзэн бидэнд баяр хөөргийг мэдрэх хэмээн 5 мэдрэх сэтгэл зүрхийг өгсөн. Мөн эзэн биднийг өөрийн дүр төрхөөр бүтээсэн учраас түүнтэй адил баяр хөөргийг мэдэрдэг. Гэвч бид Бурханд сэтгэл зүрх бий гэдгийг үргэлж мартдаг. Эзэн бүхэл зүйлийг маш нарийн мэдэрдэг. Библиэд Бурхныг гомддог, уурладаг, харддаг, хайрладаг, баярлаж гуйдаг, бас өрөвддөг, төдийгүй инээдэгч гэдэг. Энэ талаар өөрөө хүнийг газар дээр бүтээсэнтэй харамсан зүрхэндээ ихэд халаглав. Эхлэл номны 6:6. Эзэн өөрийн ард түмнийг шүүн, тэр тэдний хүч чадалгүй болсныг, хүлээстэй ба чөлөөтэй хүн нэгч үлдээгүйг харахтаа өөрийн зарц нарыг өргөднө. За Дэд хууль 32:6. Тиймээс эзний хилэн Израилийн эсрэг шатаж тэр айлдахдаа эцэг өвгөдтөн миний тушаасан гэрээг энэ үндэстэн зөөрчиж миний дуу хоолойд дуулуургүй хандлаа гэж шүүгчд номны 2:20 дугаар ишлэлд. Яаковт зарлиг Израильд мөнхийн гэрээ болгож баталсан юм а гэд эзний тушаалын тухай юм байна. Таныг таалан Израилийн сэнтид заасан таны Бурхан эзэн магтагдах болтугай. Эзэн Израилийг мөнхөд хайрласан учраас зөв болоод чударгыг гүйцэлдүүлэхийн тулд таныг хаан болгон өргөсөн ажээ гэж хэлвэ. Хаадын дэд 19 дугаар ишлэл. Тэнгэрс залрагч харин инээж байна. Тэднийг эзэн бас тоохуурхаж байна. Дуулал 2:4. Сагсуурагчд мэлминтэн өмнө үл зогсно. Яс бусыг үйлдэгчдийг та үзэн яддаг. Дуулал 5:5. Эцэг хүн хөвгүүдээ өрөвддгийн адил эзэн өөрөөс нь эмэгчдийг өрөвддөг. Дуулал 103:13. Эзний алдар мөнхөд байх болтугай. Эзэн үйлс дотроо баярлах болтугай. Ийхүү уурман гүйцэж би тэднэр хилэнгээ хангаж тайлхрах болно. Эзэн би зүтгэл дотроо айлдсныг намайг хилэнгээ тэдний дээр гүйцээсэн тэр үед л тэд мэдэх болно. Изекиэл 5:13. Яахан номдэр Есүс явж нөхрөө дуудаад ир гэж айлдав. Дуулал 141:11 дээр эзэн өөрөөс нь
эмээгчийг инэрл хайранд нь найдагчдыг таалдаг. За ийхүү яасан. За тэгээ бурханд баяр хөөр өргөхийг мөргөл гинэ. Эзэн өөрт нь мөргөл өргөж түүний хайранд итгэгчдэд баярлдаг. За мөргөл нь алмаас эрдэн шиг маш олон янз байдаг. Энэ бүгдийг мэдхийн тулд хэд хэдэн ном унших хэрэгтэй. Харин энэ бүлэгт хэд хэдэн чухал талыг нь авч үзэх болно. Бурхныг баярлуулах бүхий л үйл хөдлөлийг мөргөл гэнэ. Хүн судлаач, эрдэмтэд, хүмүүс аль нь ч соёлын хүрээнд амьдарч байхдаа төрлөх мэдрэхүйгээр ямар нэг зүйлд үйлчилж байдаг гэжээ. Ийхүү хүн бүхэнд бурхантай холбогдсон гэсэн бурхны өгсөн хүсэл эрмэлзэл байдаг учраас мөргөлч бас амьсгалж идэж уухдаа нэгэн адил энгийн зүйл юм. Бурханд мөргөж чадахгүй болохоор бид бурхныг орлуулах хэн нэгнийг хайдаг бөгөөд заримдаа тэр нь өөртөө болж яригдаг. Бурхныг баярлуулах бүхий л үйл хөдлөлийг мөргөл гинэ. Тэрээр бидэнд ийм хүслийг өөрт нь мөргөх хүнийг бурхан хайдаг учраас тэрээр бидэнд ийм хүслийг өгсөн. Есүс бидэнд хандаж харин үнэн мөргөгчт нь сүнсээр үннээр эцэгт мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихэд байна. Эцэг өөрт нь ийхүү мөргөгчдийг эрен хайж байна. Иохан ном 4:23. Бид мөргөлийн тухай илүү олон өргөн ойлголттой болох хэрэгтэй. Зарим хүн мөргөлийг магтаал, залбирал, сургаал, номлодог, цуглааны мөргөлийн цаг гэж боддог байхад өөр нэг хүн өргөллаа, ариун зоогийн ёслол, бас эдгэрэл, ер бусын гайхамшигт зүйлмэгтээр боддог. Эдгээр нь бүгд мөргөлд хамаарах боловч мөргөл нь эдгээрээс гадна олон зүйлийг дотроо агуулдаг амьдралын арга хэлбэр юм. Мөргөл бол хөгжмөөс ч илүү зүйл. Олон хүн мөргөлийг хөгжмөнтэй адилхан бодож бид сүмдээ эхэлж мөргөлөө хийгээд дараа нь номлолын цагтаа ордог гэдэг. Энэ нь угтаа маш том эндүрэл юм. Мөргөлийн цагт хийж байгаа бүхэл зүйл мөргөлийн хэлбэр юм. Залбирал, Библи унших, магтаал, илчлэл, чимээгүй цаг, нам гүн байх, бурхны үгийг сонсох, бичиж тэмдэглэх, өргөл өргөх, баптизм хүртэх ёслол, ариун зоог, сэтгэлийн үгтэй зурвас бичих, түүнчлэн хүмүүстэй мэдлэх цаг хүртэл орно. Мөргөл нь хөгжмөөс ч өмнө үүссэн. Адам Эден цэцэрлэгт эзэнт талархан мөргөдөг. Харин хөгжмийн талаар Эхлэл номын 4-р бүлгийн 21-д Ибаулыг төрөх хүртэл дурдаагүй. Хэрвээ мөргөл нь зөвхөн хөгжмөөр илэрхийлэгдэж байсан бол сонсголгүй хүн яаж эзэнд мөргөх вэ? Мөргөл бол хөгжмөөс ч илүү зүйл юм. Заримдаа мөргөл гэдэг энэ үгийг ямар нэгэн хөгжмийн стилийг илэрхийлж байгаа мэтээр буруу хэлээр хэрэглэх нь элбэг байдаг. Эхлээд магтан дуу дуулж, дараа нь хүндэтгэлийн дуу дуулдаг гэх. Буюу би хурдан аятай магтаалын дуунд дуртай, гэхдээ намуухан аятай хүндэтгэлийн дуунд бүр их дуртай гэж хэлдэг. Хурдан хэмнэлтэй үлээвэр хөгжмийн цоглог аяыг магтан дуу, удаан хэмнэлтэй хөгжмийн бусад зэмсэг хэрэгэлдэг намуухан аятай хүндэтгэлийн дуу гэж ялгаж хэрэглэх нь мөргөлийн талаар нийтлэг алдааны нэг юм аа. Мөргөл нь хөгжмийн стил эсвэл хурдан удаантай хэмнэлээс хамаардгүй. Бурхны дуу хурдан, удаан, чанга, намуухан, шин, хуучин ямар ч бүгд Бурхны бүтээл болохоор бүх төрөлд нь дуртай. Бид тэр бүгдэд дургүй байж болох хэдий ч Бурхан бүгдд нь дуртай. Хэрвээ сүнсээр үннээр Бурханд мөргвөл тэр бүгд мөргөлмөө. Үнэн дээр бидний хамгийн дуртай хөгжмийн стил бидний дотоод шинж чанарыг илэрхийлдэг. Нэг ард түмний дуу хөгжим өөр ард түмэнд огт таалагдахгүй байж болно. Гэвч Бурхан тэр энэ гэж ялгалгүй бүгдэд нь дуртай байдаг болохоор бүгдийг нь хүлээж авдаг. Христ итгэгчдийн ая гэж байдаггүй. Гагцхүү Христ итгэл дууны үгэл гэж байдаг. Дууг ариун болгож байгаа зүйл бол ая биш үг юм. Сүнслэг ая гэж байдаггүй. Би танд үгүйгийн нэг аяг тоглож өгвөл та түүнийг Христ итгэгчдийн дуу мөн эсхийг ялгаж чадахгүй. Бид өөрсдийн төлөө мөргөл хийдэггүй. Номлогч миний хувьд өнөөдрийн мөргөл ёстой гоё болсон. Маш их зүйлийг олж авлаа гэж бичсэн зурвас байнга авдаг. Энэ бол мөргөлийн талаарх бас нэгэн буруу ойлголт юм.
Бид өөрсдийн ашигын төлөө биш, харин Бурхны төлөө мөрөгдөг. Талархан мөрөгтөө бид өөрсдөө төвлөрөх биш, харин Бурханд баяр хөөргийг өргөхийн төлөө байх хэрэгтэй. Магадгүй танд өнөөдрийн мөрөглөөс юу ч олж авсангүй гэж хэлж байсан удаа байгаа бол та учраа мэдэхгүй буруу мөрөгдөг байжээ. Мөргөл нь бидний төлөө биш, харин Бурхны төлөө юм. Мэдээж мөргөл, дотн харилцаа, гээгээрэл, сайн мэдээ зэрэг зүйл байдгаас гадна ашигтай талчд байна. Гэвч бид өөрийн ашигын төлөө мөрөгдөггүй. Бидний мөргөлийн учир шалтгааныг бидний бүтээсэн эзэнд алдар баяр хөөргийг өргөх явдал юм. Исая номны 29-р бүлэгт Бурхан мөргөлд бүх сэтгэлээ зориулалгүй хуурамчаар мөргөж байгаа хүмүүст таагүйцнийг бичжээ. Учир нь тухайн үед тэд ямар ч үр дүнгүй залбирал, сэтгэлийн гүнээс гараагүй магтаал, утгагүй сургаал номлол, утга учрыг нь бодож тунгаагаагүй ёслол үйлдэж Бурханд тахил өргөсөн юм. Библиэд ингэж хэлдэг: би чамайг хүрээлэх мэт байрлаж, чамайг бүслэн чиний эсрэг бэглэлт босгоно. Би чиний эсрэг дайтах цамхаг болно. Эзэн энэ ард түмэн амаараа ойртон уруулаараа намайг хүндлвч зүрхээрээ надаас хол байна гэжээ. Мөргөл бол амьдралын нэг хэсэг биш, харин амьдрал бүхэлдээ мөргөл болдог. Сүм дэрж мөргөл бол амьдралын нэг хэсэг биш, харин амьдрал бүхэлдээ мөргөл болдог. Эзэн хийгээд түүний хүч чадлыг ирэлхийлэгтэн, түүний нүүр царайг үргэлж хайхтун. Нар мандахаас жаргах хүртэл эзнийг магтан дууд гэж Дуулал 113:3. Түүнчлэн Библиэд олон хүн ажил үйл хийж байхдаа гэртээ дайны талбар, шорон, тэр бүл бүхэл орондоо хүртэл эзнийг магтан дуулсан тэмдэглэсэн байдаг. Иймд өглөө анх нүдээ нээлттэй болон шөнө орондоо өвдөө дунтахаар нүдээ анихдаа эзнийг магтдаг байх хэрэгтэй. Эзэн өглөө та дуу хоолойг минь сонсно. Өглөөгөр би танд бараалхан хүсгэн хүлээх болно. Шүнжин таны тухай тунгаан бодохдоо орондоо би таныг дурсан санана. Тогтоолууд тань шудрах тул тандаа талархахаар би шүн дунд ч босох болно. Эзнийг магтахтун Бурхныгаа магтан дуулах нь юутай сайн бэ? Учир нь тэрээр тааламжт бөгөөд магтаал зохистой. Би эзнийг цаг үргэлж магтана. Түүнийг магтах нь миний аманд үргэлж байх болно. Бид ямар нэгэн зүйлийг Бурхныг магтаж түүнд алдар ба баяр хөөргийг өргөхийн төлөө хийвэл тэр бүх зүйл мөргөл болдог. Библиэд ийхүү хэлжээ. Иймээс та нар идэж уухдаа эсвэл юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүгдийг хий. Та нар юу ч хийсэн хүмүүст бус, харин эзэнд мэд чин сэтгэлээсээ хийхтун. Бурхны алдрын төлөө бүгдийг хий. Мартин Лютер сайлчин хүн Бурхны төлөө үнээгээ саачч болно гэж хэлсэн байдаг. Тэгвэл яаж бүх зүйлийг Бурхны алдрын төлөө хийх вэ? Бүх зүйлийг Есүсийн төлөө хийвэл эзэнтэй тасралтгүй харилцаж чадна. Библиэд ингэж хэлсэн байдаг. Та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бас эзний төлөө үйлддэг шиг чин сэтгэлээсээ хийхтун. Энэ бол эзэнд мөргөл өргөж амьдрах нууц юм. Бүх зүйлийг эзний төлөө хийж чадвал хийж байгаа зүйл ажил чинь хүртэл мөргөл болно. Ингэхдээ эзний оршихуйг мэдэрч үүнийг Библиэд ингэж хэлсэн байдаг. Ах トゥ нараа өөрсдийн биеэ Бурханд тааламжт амьд ариун тахил болгон өргөхийг Бурхны өршөөлөөр та нараас хичээнгүйлэн гуйя. Би анх удаа их нэртэй дуралцахад түүнийхээ тухай ямагт боддог байлаа. Өглөөний цайгаа уух, сургуультай явах, хичээл хийх, дэлгүүрт дараалал зогсох, машиндаа шатахуун авахтаж түүнийхээ тухайд бодсоор байв. Тэгээд түүний тухай өөртөө ярьж түүнийхээ сэтгэл татам зандрахыг бодно. Хэдийгээр бид хэдэн зуун километрийн зайтай өөр сургуульд явдаг байсан ч иймхүү бид хин хинтэй зүрх сэтгэлээрээ ойрхон байдаг байлаа. Үргэлж түүнийгээ бодож түүнийг хайрлах, хайрандаа умбадаг байсан. Яг үүнтэй адилаар эзнийг хайрлах нь жинхэнэ мөргөл юм аа. За ингээд би Бурхны хайрын төлөө бүтээгдсэн гэж бодод тунгаая. Чэйжлэх ишлэл маань учир нь эзэн ард түмнэрээ багтдаг, дорцыг аврахаар тэрээр үзэсгэлэнтэй болгодгоо авралаар гэж хэлж байна. За өөрөөсөө миний хувьд Есүсийн төлөө юу хийж болох вүлээ гэж ингэж бодох юм. Ингээд дараагийн цагаараа бид үнэхээр Бурхныг магтан алдаршуулан гайхамшигтайгаар залбирч түүнд мөргөлийг өргөнө. Тэгэхээр одоо үргэлж би хаанч явсан, баярлсан ч, гуйсан ч, замдаа хэн нэгэнтэй таарсан ч тэрвэл бүгд Бурхны авралаар байгаа гэдгийг бид ойлголоо.